За зулаагч маань илгэмж явуулсан байна. Юу явуулсан бэ? Юу явуулсан бэ хавья. Оо саршиндээ сайхан шимлэрээ гэвчихсэн шүү дээ. Оо гоё. За энийгээ тэгвэл товныхаа дээр тавьчихсан байна. За энэ нь юу вэ? Бууд ирсэн. Буудандуудаа амжилт хүсье гинэ. Юу ямар хөөрхий. За баярлалаа зулаагчтай. Саршины бидэг явуулсан. Манай дээдийн гэрээний бууд Евэн хян бас идэвчтэй. Окей. Угоой амттай гэсэн. За өнөөдөр арай амтхан иднэ. За энэ жилийн цагаан сар их сайхан өөртөө жилүүдээс гоё болж байна оо. Яагаад тэгэхээр ээж ирсэн. Ээж чи одоо юу илээ? Хэдэн жилийн дараа дахиад Японд ирж байгаа лээ? Би нэмэг 4 настай байх л ирсэн шүү дээ. Тэгэхээр чинь 2018 онд ирж ирсэн. 18 онд ирсэн байна. Тийм 18 онд ээж ирээд араад жилийн. хэд ч одоо оюутан байсан. Ээж тэрөөсөө ихтэй цаг зарцуулж чадахгүй. Би явж завгүй явчихсан. Тийм оюутан 2 адил хийчихсэн оюутан. Эндээ гараад оройхон нэмэг 4 унтсан нэг ч орж ирээд унтсан байдаг. Тэгээд хөдөө гараа явчихсан. энэ жил сайхан байна. Би багаахтаа тэгэл цагаан сар ичнүүд бид нар гэгт настан хоног тоолн хэлээд байдаг шүү дээ тэгэл. Тэгээ буузаа хийн. Амралтаараа тэгэл ирээд аав ээжтэй туслана гэ цагаан сараар. Тэгээ бид нар чинь тэгээ гэгт юм чи бас нэг төнгөөсөн сэтгэл санаа таасан юм гэдэг гадны ажлаа хий. Гадны хотны хаваас цэвэрлэн тэгээ манай тэнд чинь нэг юу байхгүй. Гол байхгүй нэг гой газар юм чинь цасаа. Цасаа хайлж нэг усаа бид нар нөөцөж байгаа. Юм угаана гэж юу юм гэж өөтөөр тайн гүрлийн уут тэгэл нэг жаран гэдэг жараа байгаа хаа. Тийм уутаа чинь зүгээр өдөрч нэг цас зөө. Тэргээ тэгэл нэг тоогонд хайлуулаад усуулж байгаа. Тэгээ бид чинь өчнөөц л газалтаа. Цагаан цараа нэ чинь ус таслахгүй. Тэгээ цасаа хайлуулаад юм уу. Та бууз хөөшөрөнд бол бид нар чинь тэгэл гурил ээлж чинь тоолно буузгаа. Амар тоолно. Тэгээд тоочноор буузны тоочноор л томлогддог байсан шүү дээ. Гурил ээлж жагна. Юу дэвсгэр гөвдөг тий. Дэвсгэрэг үү. Хамаг нэг юу нэг дорооч хэвсгэрч байгаа гэдэг. Тоочноор дэвсгэрүүд чинь бүгд нэг адсах гэж байсан. Доогоор ихэвчлэн адсах дэвсдэг. Тэргээ нэг бүтгний өдөр чинь аваач гүйн. Аюул шугаараад нэг ичгэн саваагаар гөвдөж өгөндөө. Тэгээ нэг чинь тоос шороогүй болтол нэг өгөн. Тэгээд аав ээлдэ шалгуулсан юм болсон байна уу гэ. Манай чи тоос нарилаг байждаг. Дахиад нэг өгөөс. Тэгээд өгдөө шинэ бууз хөшин тэгээд гурил дэвтгүүтээ тэгээд тоолж өгөн. Тэгээ бууцгийг гэж манайхан ч одоо нэг шиг тийм бууц. Тийм байхгүй байсан шүү дээ. Тэгээд өөртөө нэг муштай ваа гэж гээ. Нэг амар том тийм муштай ваанууд. Өөртөө нэг өөкөн тусаа хайлуулаад тэгээд яашт. Мушка ваа хийгээл тэр үчнээ одоо бидний одоо шинэ сахар үчнээ тийм байгаагүй шүү дээ. Малынхаа дөрөвөн тусын ваа хийгээл тэгэл хийчихсэн. Зургандаа юу? Тийм зургандаа тэгэл яашт. Жохон хэрэм хийгээл хэрэмэндээ жохон өрөм тэгээ шартус энэ төрөө хийгээл тэгээ сахар гэж байхгүйсэн. Тийм. Тос ихээр их гоё зөөлхөн бол. Тос ихээр гоё зөөлхөн. Тос бутарсан гоё зөөлхөн болд шүү дээ. Тэгээ тэрүүгээр л тавгаа засчихсан. Тэгээ нэг цагаалга гээл одоо манайхан ч нэг бэрээс хийдэг тийм байхгүй манайхан тий. Зүгээр нэг сүйгээ хөөрөлөө эсвэл арцаа чанаал тэгээ цагаалга хийчих. Хайлмганд юу хийдгээс юм? Хайлмгад өрмөөрөө хийчихнэ. Тэгээ шаардус орооч гэнэ. Хайлмгад яг нэг сахар холиол тэгэл өөр тийм зохиолох юм байхгүй.
Тийм нэг маань. Өөрөө ч хийдэг гэсэн шүү. Өөрөө л гинэг. Өөрөө л гэдэг чинь ааруулын нэг юу шүү дээ. Мунтах. Тэрийг холиол хийж чинь. Жохон ээзгээ бас гинэ, хатаас нь ээзгээ хийж чинь. Тэгээд цагаан сарын юу ч нэг бид нар ч нэг л морь морон чигтэн аав ястаа сумдж байгаа. Ахтай хамаатан төрлөөрөө зоолгонд. Дан жижигхэн үүд даавны өцөр үүд хийлгээд авчихсан. Нөгөө үүдэнд нэг айлд нэгсэн чихэр юугаа цуглуул. Тэгэл хэн их чихэр цуглуулсан яа нөгөө чихрээ тоолно. Тэгээд тэр айл над тэтэн чихрэг тэгээд төгөр мөнгө хуурхан байсан нэрээс тийм мөнгө өгдөг айл байхгүй. Их болоод на 5 төгрөг өгнө. Тэгээд нөгөөдгөө цуглуулаа мөнгөө бол цуглуулж байгаа нь сургуульд явахдаа авч юу. Ястаг. Тэргээд өөртөө янз бүр юм авч идэнээс амралтаар ирэхдээ мөнгөөрөө заримдаас дүүнэртээ жоохон юм авчирж өгнө бас. Тэгээд нэг хөвгөлтэй байсан. Би ч морин дээр гайгүй сайн байсан дээр дандаа аавыг дагаж морьтой юу. Тэгээд нэг жижигхэн үүд таавал яа ч нүүдэнд үүсгэл аав өвөртлөөд нэг чихрээгаа. Тэгээд нэг бэлэгтэл хөнөр тэгээд нөгөө төлдөө гайхал би зөндөө юм чихэр болсон гэдэг нөгөө янз янзаар нөгөө өнгөөр ялгана нэг чихрээ. Тэгээд нэг ийм чихэр өгсөн. Тэгээд нэг гоё чихэр өгсөн. Тэгээд нэг муухай чихэр өгсөн гэх. Тэгээд цагаан сараар чихэр чинь хуурхан оддог байсан шүү дээ. Гайгүйх нь айл нэг чихэр өгнө. Тэгээд бүр гайгүй юунууд нэг 5 төгрөг өгнө. Тэгээд нэгт 3 гэж байсан шүү дээ ийм юм өгнө. Тэгээд 10 гарч сурахгүй шүү дээ шүйлд гарсан шүү дээ. Хоринд явах хүн болдог. Хоринд явах хүн болдог шүү дээ. Тэгээд л хөрөөд нэг чир өрдөө тэр хөрөөд шүү дээ. Тэгээд нэгэд дийлсэндээ хоринд явна. Тэгээд нэг өдөр юу болов дараагийн өдөр нөгөө хоёр шинд нөгөө ээлж солиулж би нэг жил өвөгийн хонд яваад сүртэй зүгээр шүү дээ. Жамбал ахын дийлийг чилээ өстэй дийл өмсөж аваад өөрөөрөө дөрөв нөгөө юм уу чихэр мөхөр боо хийж аваад ханд гарахтаа. Тэгээ хоноо хаал хариулж байгаас чи яг хажуудлын толгодын цаа. Тэгсэн чи ойрхон. Тэг хон ингээл яваад ерөөсө тогтохгүй байсан байхгүй юу? Тэгэл би чи нөгөө гайгүй бэлчээртэй газар гайгүй бэлчээртэй биш байсан байхгүй. Тэгээс нөгөө тэнцэнэ ингээл байлах гал хашаал тэгээ нэг юу яах вэ? Цухалдаа тэгээд исэн чинь дараа газар хариулахаар чинь гайгүй өвстэй газар явах гэх тэр малч юу шүү дээ. Юу газар байгаа. Цас хайсны дараа гарсан чинь тэр шатсан хойл байсан. Нөө за тэгээд шүү дээ. Тэр чинь өвстэй газар юу гэж мал тогтох вэ? Тийм л малчин байсан юм да. Тэгээ цагаан сар чи сайхан байсан. Тэр чинь нэрээсээ тийм юу яах вэ? Том хөхтөч чинь тэгээд багаагаар тэгээд морин тяажигаа сурчихсан да тэгээд хөхтөөс заримдаа тустай бүгд мортонгод явна штэ. Тэгээ эмэгтэй хэрэгтэй үеэлж байгаа л явна. Тэгээд айлаа гэсэлэрсэн. Нөгөө жаахан мөрдөд өөргөл ирцгээдэг. Бидний жоохон бахад чинь бид нар нэг аймгийн төвдөөсөн тэгэл юу нуурлуу эмээгийн очоод юу пурганаар айл хийстгсэн тэгээ чинь пургатай юу дандаа нөгөө хоньны пурга байсан тий. Тэгээ штэ. Хоньны өнгөс уулзтай амар бөөлж би нөгөө юу машин цуугаад бөөлждөг ус тий. Тийш амар бөөлждөг ус. Айл хийсэх уг нь амар дууштай тэгээд данж бөөлждгөө бодохоор би цагаан сар хамгийн гол тэгэл айл гэсчил мөнгө олох дээр чихэр бидний чихэр гоё чихэр авах гэж л айлдаг очдог байл шүү дээ. Одоо тэднийд очин айлынхаа тоо гаргацсан мэр. Тэднийд очин гэл. Муур хэрэггүй шүү дээ дээр. Цагаан сарын гэдэг хоногийн чинь тоолог. Одоо тэр тоолог цагаан сар болно гэрнэ. Бөө маяг. Арахгүй тэгэл гүсэн хөлөөс Монголын удамжлалт баяр өмчнөр төгт. Тонгол гэр баяр гэр болдог шүү дээ. Хөгчүүд бас их үлээ. Тийм хөгчүүд их үлээ. Хөгчүүд чинь тэгээ бас өөрсдөө тийм даав нүүд чихэр хийчихсэн. Өөрснөө хаад өгөндөө нэг хөгчүүд нэг чихэрнээс атгаад өгнө. Тэгэхээр бөө маяг нэг хөгч. Тэр өвөө гэдэг дандаа хөгшин төгөөсөө дандаа хөгшин аав гин. Одоо мэгдэг болсон. Хөгшнээж хөгшин аав гэл. Хөгшин аав тийм чихэр өгсөн. Тийм үүднээс тийм том чихэр өгсөн гэдэг чинь хоорондоо маргалд штэ. Дээрээс манай аавчин дээр л яа тий.
Цаансаар маргаш өглөөлнө гэж орчин лээж нэг өөдөн чихэр хийгээр айлын хөвгтөж чихэрөө хийшээгэл. Тэгээд өөдөндөө чихэр хийгээл өөртөлж байгаа л яваад өгдөг. Мөнгө нэг их байхгүй болохоор чинь таг хөвгтөж чинь авшмаа айлын хөвгтөж чихрэл өгнө. Тэгээ. Босны хас. Яа, би яар суулчих. Мазай.2019年 2019ね、冬は絶対にモンゴル行かないって決めてたんだけど、どうしてもねサガンサルを見せたいって言ってチケットが送ってきたの。それで行かなきゃいけないから頑張って行きました。すごい経験で、ものすごい坊主を食べて、それで何よりびっくりしたのは羊が1頭ここにあって、その尻尾が美味しいんだって聞いて、確かに美味しかったですね。今でもね、好き。さっきの坊主にもその尻尾入ってた。そうさっきのだから美味しいのよ。そうモンゴルからね全然違う言ったでしょ。初めてそのサガンサルを見せたいって誘ったのは誰ですか？バトーチルさん。バトーチルさん。バトーチルさんの奥さんね、ボロルマさんが、どうしてもね来てほしいって言って見せたいってサガンサルをね。それで朝起きたら、バトーチルさんが馬頭琴で一人で演奏してくれて贅沢すごいね。で昼には今度奥さんのボロルマさんと幼稚と2人でまた演奏してくれて、それからみんなのうちにこう回って、次から次に回って同じような料理をね食べて、お兄さんのうちだとかお母さんのうちだとか、そうでしょ、みんな同じような料理でしょ。同じ料理でヘビンボウがね、何回ったんですか？何軒回っただろうね。1,2,3,4,5軒ぐらい回った。1日のうちにそれ少ない方だね。5軒ぐらい回ったよ。でも5軒も回るとね、午後からだ、午前中はほら自分たちのね。ちょっとхоёрманга 19 онд ээж юу яасан гинэ. Анх цагаансаар ер нь бол мэдээсэн ерөөсөө дандаа 100 Монгол явдаг байхгүй. Харин таны 100 ирчихсэн. Тэгээд өвөл ямар ч байсан цагаан сарын баярыг үзүүлмээр байна гэд нэг морин урч бат очор тэгээд эхнэр нь нөгөө болормаа гэд байдаг байхгүй. Тэр хоёр дуудаад тэгээ авч очиод хамгийн ингээ сонирхолтой байсан юм нэг хойно ингээ бүтнээр нь тавьсан байсан.金持ちだよね。みんな一頭ずつだからさ。бүгдээр амар баян юм чанаа тавьчихдаг шүү дээ. Тэгээ хэцүүч н атом мо өвөний атта дэшоо. ある。とにかく一頭全部。そう。Тэгээ нэг өдөрт бараг 5 айл руу хийсээд ингээ бүгд адилхан хоол өгөөд бүгд ингээ адилхан тавг зассан байсан. でその時寒かったでしょ。寒いのね。それで初めての冬。そう冬は初めての冬。それでね、ボロルマさんにね、こんなものを着てきて寒いでしょって言われたんだけど、わかんないもんね。だったら用意してくれればいいのにと思ったんだけど。ボロルマさんがボロルマгэдэг чи ийм юм өмсч ирээд тахтай яа хүүтэн байгаа гэдэг гэсэн гинэ. Тэгээ ерөөсөө өвөл очиж үзэж байгаа болохоор ойлгохгүй мэдэхгүй байсан. Аргагүй шүү дээ. ザヤは貸してくれるね。ザヤちゃんは貸してくれるし、買ってくれる。ザヤゲ。ザヤちゃんはダミの奥さん。そう。ジャンツノロブの。хүүгийнх нь эхнэр нь бэр нь одоо юу өөрийнхөө хувцсыг өмсүүлээд нөгөө бас шинээр юм доллар юм худалдаж авч өгөөддөг яасан гинэ. それでダミのうちに行ったら、ジャンツノロブさんがガンダン寺のお坊さんを呼んで。こうお祓いをするのね、正月の、名前をこうずっと書いて、その中に私の名前も入れてくれて、一緒にお祓いをしてもらってね、その年は。нөгөө
Жанцны рууганд очсон чинь гандангаас ламдуудад ингээд ном хуурч исэн гэнэ. Тэгээд тэр дотор ингээд Мэцээ сангийн нэрийг бас оруулаад заслын цуг уншиж өгсөн. だから家族それ面白かったでしょ。家族ね、すごいね。何人だろうね、お坊さんは。写真見ればあるんだけど、全部そんなにいっぱい一人じゃないよ。何人かね、ジャンとかガンとかってああいう楽器まであるんだよね。それガンでまで行ったんですか？行かないよ。うちに来てもらうの。うちに来て。 ганцхан лам ирээгүй зөндөө олон лам нар ирсэн ингэ нөө юм маань үдээд ингэ. Тэгээ хонх тамар мамраа. 今写真がね全部ダメになっちゃったから出して保存してもらってるんだけども見られないのね。私のは全部あれがダメになっちゃって携帯が。三井さんは私たちよりもすごい人たち知ってるんだよね。出会ったことがあるんですよね。うちの先生にもうちに来て泊まってた。バトーチルさんがうちにしょっちゅう来てて、でバトーチルさんが一緒に連れてきて、ネルグイさんね、それで泊まってもったいないじゃないっていうんで近所のちょっと事務所を借りて、皆さんにね歌声を聞かせてもらおうっつって。 弾かしてもらったの。манай багштай хүртэл нөгөө багш хүртэл Японд ирэхдээ Мэцээ сангинд очиж нөгөө хонж исэн. Үгүй Мэцээ багш. Мэцээ нэр багш. Тэгээд нөгөө юу яагаад ийм мондох хүн ирсэн чинь ингээд хайрын зүгээр байлгаж яснаас гэдэг юу яаж жаад өөрөө хүсэлж жаад хүмүүс сонсоод дуулуулж ясан гинэ.今度もあなたもねあそこで歌ったもんね。近所の人たちと。 Тэгээ би ч гэсэн Мэцээ сангинд очих тэр нөгөө хуршүүдэд дуудаж байгаа дуулуулдаг. Нурбанз цанны муадаг удаа. そう。ノルバンズさんとご飯食べて、それでねノルバンズさんって方は最後までもう本当亡くなる前だったんだね来られたのは。で秋葉原で機械なんだっけカラオケの機械のいいの買われてね。 それでマイク1000円のマイクを買われて、マイクがダメだとねダメなんですよって言って、私また退職したばっかりでお金持ちだったから買ってあげたのね。そのマイクは今あそこのノルバンツあれがあるでしょ。ファンデーションのあれがムジアムに置いてあるって言って菱毛さんがね。ノルバンツтухай ирэхэд бас уулзаад баг хамгийн сүүлийн удаа Нурбанцтай Японд ирсэн тохиолдол болж ирсэн байна. Тэр үед нөгөө Акихабарагаас юм каракений юу авсан юм байна л да. Төхөөрөмж аваад. Амар гоё юм төхөөрөмж авсан. Гэхдээ майк нь ингээд 1000 yen-ийн микрофон байсан болохоор энэ болохгүй гэд хэцээсэн. Тэр үед бас айгу баян байсан би юу микрофон авч өгч ийсэн юм аа гэж. Тэгээд тэр нь одоо Нурбанц цангийн нүүний гэр мүзээ хадгалагдчихсан. Тэнд хадгалагдчихж байгаа. それでお土産にもらって妹にしたからモンゴルに来たら来なさいねって言ったんだけどもその時はなくなってる。Тэгээ нүг ингээ ихчдөөс болоод дүүгээсээ ингээд микрофон аваад бэлгэнд авсан болохоор баярлж байна. Тэгээд Монголд ирэхдээ ингээд юу ягаараа хурж ирээрээ гэдгийгсэн чи яг тэрний дараа өнгөрсөн гэж. そしたらね人参の通訳をしてる菱毛さんって人がその話をしたらノルバンさんのお墓参りに連れてってくれるって言って、ノルバンさんのお墓参りも行ってきたよ。日本のあれなのね。NPO юу ахгүй сайн дурын байгууллага хүүхдийн障害のある子供たち。хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг тийм байгууллага Мэцээ сан бас өөр хийдэг. 車椅子を持って行ったりしたの。нөө нэг юм тэрэгэнцэр авч очдог ч юм уу тийм сайн дурын байгууллага байсан байхгүй юу. Одоо Мэцээ сан юу яатсан л да. Тэмчээнээс ингээд тэтгэврт гарсан. Тэгээд тэр тэнд байдаг гэсэн дарыг даке. その人参のさっき言ったノルバンズさんの映画作った人。あ、菱毛さん。菱毛さん。何の話やで知ったか説明してってねうちに忘れてて。菱毛がノルバンズさんの
ファンデーションの人だったので、私がマイクの話をしたら、じゃあお墓参りに連れてってくれる。 Тэр хишгээ гэдэгч бас Норбанд цангийн ажилтан байсан юм байна л да. Тэгээд ийм тэр микрофоны талаар ийм дурсамжаа ярьсан чинь тэгвэл юу яая Норбандд гойн шарлыг эргэж очиё гэдэг эргэж очсон гинэ. Дагуулж явсан. 学校を辞めた時にケーナやってたの。ケーナってボリビアのね笛。あれでしょのすごいやつ。そのねボリビアの笛をやってて、で学校を辞める前にモンゴル行った時初めて行った時にゲルで聴いたバトーキンっていうのがすごかったのね。ですごくて、で私の友達が先にバトーキン買ってきて私の教室に置いてあったのね。でそれは大した音はしないんだけど演奏をゲルの中で聴いたらすごくてやっぱり私はこれが習いたいと思って、でボリビアに行くかモンゴルに行くか迷ったのね。ボリビア遠いのよ。地球の真裏だからね。だから何時間かかるんだっけ？1日2日かかるかな。途中で止まって行かなきゃいけないから直通がないからね。それでものすごい時間かかるでしょ。軽いのね笛だから。持ち歩くのにね。モンゴルに行くのはねバトーキン重いのね。近いけどでも近いのよね。それでまあその音色もね笛ももちろん良かったんだけどバトーキンの音色の方が私には残ったのね。それで夏に結婚式にウルルさんの結婚式にバトーチルが弾いたのよ。で素晴らしいっつってで私ちょうど60何歳の時に60歳だちょうど60ジャルナスの時だよね。ジャルナスって50ナスってтэтгэврт гараад тэгээд нөгөө нэг юу яасан нэ Голив билүү тэр улсын нөгөө юм олон юутай юу гэж штэ бүрээ 持ち歩いてたのね。тэр пен юу машина тийм за нэг тийм өөрөөр нэгモンゴルの子だ。Болив улсын тийм юу хэмбэр хичээлгүй эсвэл морин хураар хичээлхүүгээ бодож байгаа. Нэг Болив руу явах гэсэн чинь нөгөө амар хол дундаа юу яагаад трансфер юу илээ өнөө дамжиж манжаад хонж моноод 2 хоног зарцуулаад исэн гинэ. Тэгээд Монгол руу яваад морин хуур сурыг гэдгсэн чинь морин хуур ингээд өөрөд явхад айгу хүнд. Тэгээ хүндийг бодглохлээр юу бүрээ сурмаар санагдаад, лим сурмаар санагдаад, холыг бодглохлээр морин хуур гэдэг. Тэгээд морин хуурыг сонгосон. Тэгээд ер нь бол нэг сонсоход айгу гоё тийм юу сэтгэлдүүлдээсэн гоё хөгжим байсан. Тэгээд морин хуур сонгохоор 40日ね。それで言葉わかんないからニックホイルコロニックホイルコロニックホイルコロニックホイルコロ先生はБаточир先生тэгээд Баточир гэхээр өмөрөөр заахад тэг үг ойлгохгүй болохоор зөвхөн 1 2 3 1 2 3 гэдгийг цээжиж гисэн гинэ. Заモンゴルの曲は初めての曲は15やタンタラランララララララ 15сар. それバトーキンが違うんだよね、メールがね。そう歌うっつったら。バトーキン 19 нүү 20 оны үед би одоо сайн битээр аль аль нь сайн сандаггүй. Яг зураг мураг харуул санах. Тэгэхэд нүүнэг их татлагын манай энд дэд өнөө хамтлагын хийгч нэргүйгч бид нарыг гэртээ дуудаад шинэ жилийн үеэр юу яагаад ураад тэгээд юу яасан бэхгүй гэрт нь очсон чи мэдсэн сан байжсэн бэхгүй тэгээд бас Монгол нэлээ бас бидний найзууд бас бөөнөр очоод тэгээд Японоос мэдсэн сангийн бас нэг хэдэн танил тэгээд бид даанх танилцчихсан байна. Тэгээд мэдсэн сан би нөгөө морин тоглолтод гэж сонсчод оо ямар гоё ойрхон юм байна, биш ойрхон юм байна. Юу хамт юу морин уртын дуудуулыг морин тоглолтын болов гэд. Тэгээд бид хоёр ч анх нөгөө
хажимэдийн хаврын баярны хөөрхөн хайлын дэшиштэй одоо анх бид тэр хөөрхөн хайлын давтаад хаврын あれの前だよね。まだコロナの前だったからコロナが入ってその後また。だから2019年だと思う。ね。そうやっぱりそう。CD-гээ бичүүлэхэд Монгол яваад ирсний дараа ингээд миний дуулахыг сонсож шал өөр болсон байсан гинэ. Тэгээд нөө CD-гээ бичүүлэхэд нөө багштайгаа айгүй бэлтгэл хийсэн юм шиг байлээ гэж. Тэр нийлээд нөө бас Японд байгаа Япон хүмүүст Японд л үгс оролдог. Япончуудад бас ингээ Монгол орчтын дуу, ардын дуу зааж өгөө, ийм сургалт явуулъя гэд Монгоро онгоку кикукай гэд тийм юм нээгээд 2 сард нэг удаа воркшоп явуулаад тэгээд янз янзын ардын дуу хөвчлэн заадаг байхгүй. Тэгээд тэрний суурийг бас тавилцсан хүмүүс манай Мичи-сан байгаамаа. ミツさんが初めて説明して日本人にもモンゴル民を教えようってで2人で今やってるよっていうことを話したんですけど、で今度2年も渡ってでやっとオープニングのなりますね。で私としては言いたいのは私だけ作ったものじゃないでみんなで応援してくれたからで家族ももちろんで友達の皆さんも応援してくれたからここまで行けたかなってすごく感謝しています。Мичи-сан бит хоёр бас ингэ нөгөө одоо хуураар ингээд хуур хөгжмөр ингээд бас холбогдоод учирсан. Тэгээд тэрний дараа би Мичи-сан бас ингээд Монгол руу нөгөө даваа уралдаанд явахт нь ингээд ардын дуу заагаад юу яасан. Багш нь болно, дээрээс нас бит хоёр чинь найз болно. Нэг Япончуудад ингээд бас ардын дуу, урдын дуугаа заагаач гэж анх санал болгож ирсэн хүн бол Мичи-сан байхгүй. Тэгээ одоо ингээд одоо хүртэл ингээд өсөд хөгжөөд ирсэн амжилттай явсан маань ингээд найз нөхөд гэр бүлийн маань ач гавьяа тэгээд айгүй хүүхэнд нь баярлж талархаж явдаг шүү гэж баярлалаа хэлж байна. Тэгээ угаасаа амжилт альва ажил том ажил хэрэгжиж аваад ерөөсөө ганц хүний амжилт гэж байдаггүй шүү дээ. Тэгээд одоо хүн болгон чадах чинийгээрээ дэмжээл чадах зүйлээ хийгээд явсны хүчинд одоо ингээд бидний үр дүн гарсан байна тийм ээ. Тийм. За миний охин дээчиг одоо энэ Япон оронд 9 цагаас нь аваад ингэж хандж явж байгаа тандаа маш их баярлж байна. Тэгээ таныг одоо улам өртөдөө наслж урлагийнхаа ажилд улам их амжилтаар миний охинт одоо урлаг нэгтэй явж байгаад маш их баярлж байна. Одоо би ч гэсэн одоо анх удаа Японд цагаан сар гэж охинтой ингэж хамт таныг одоо үрж авчихсан явдал маш их баярлж байна. Тантай танилцсанд маш их баярлж байна. Улам их өндөр наслж аль жаргал эрүүл сайн сайхан мөхийг тандаа гэсэн яриа. Монголд очил манай заавал ирээрэй гэж урьж байна таныг. Заお母さんもすごく感謝してます。でうちの娘が日本に来て以来日本のお母さんになっていろいろお世話になりました。ありがとうございます。で娘と一緒にミツさんと一緒にでみんなと一緒にサガンサルやってすごくそれやってすごく嬉しいです。マシバイだ。それだけマシバイだ。でミツさんもエンドルナスもっと元気でもっとバトキも上手くなってでモンゴル行ったらぜひうちに来てください。Энэ жилийн цагаас ороод үнээр сайхан өмнөх жилүүдэд хизээч юу тэмдэглэж байгаагүй сайхан жил болж байгаа л Монголоос ингээд ээж маань ирсэн Японд одоо өндөр ээж маань болсон хүн маань ирээ тэгээд өргөн дэлгэр сайхан сар шинийг тэмдэглэж байна. Тэгээд Япон улсад амьдарч ажиллаж байгаа нийт монголчуудтай болон Монголдоо сар шинийг тэмдэглэж байгаа бүх найз нөхөд хамаатан садан бүх монголчуудаа сар шинийн баярын мэнд хүргье. За
Тэгээ та бүхэн илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрээ.